Генерал Улсын хотын сургуулийн өдөртмөн үйл ажиллагаа төлөвлөлтөнд явуулж байна. Захирал бригад генерал Зорилго. Монгол улсын бодлон хамгаалахын сайд танаа таныг хүндэтгэн огтож жанжин сквадрын нэрмжт сквадрын ба байлдааны болон хөтөлбөрийн гавьяаны удаан тугийн адна үндэсний бодлон хамгаалахын сургуулийн хүн тарууд жагсан хүн таруудын дарга Ахмад Гамбод сонсогч дайчдын амрыг ирээ. Сорлог Сергей албаны амжилт хүсье. Энэ онд Батлан хамгаалахын удирдлагын академийн 31 жилийн ой тохиож байна. Энэхүү гүгтэн тус академиг Монгол улсын төр зэргийн нэр зүтгэлтэн Дэслэгч генерал Лувсан гомбын молом жамцын нэрмжт болгож хүндэтгэлийн танхимыг нь нээлээ. Ёслолын арилгаан засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Сайханбаяр, улсын их хурлын гишүүн Сэргэлэн, Батлан хамгаалах яамны төрийн нэрийн бичгийн дарга бригадын генерал Ганхуйг, зэвсэг түвшний жанжин штабын дарга гушууч генерал Гамбимб, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгалт бригадын генерал Болдбаатар, Дэслэгч генерал молом жам загсны Шав, Гэрвэл, Үргүүгд, Төрөл Төрөксөд үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын удирдлагын академийн удирдлага багш эрдэмтэн судлаачид оролцлоо. Батлан хамгаалахын удирдлагын академи нь төрийн зэргийн болон хууль сахиулах байгууллагуудын аюулгүй байдлын батлан хамгаалагч, хөгжлийн тэргүүлэгч, удирдах албан тушаалтнуудыг бэлтгэдэг боловсролын уган байгууллага юм а. 1993 оны 1-р сарын 13-ны өдөр Сүхбаатарын нэрмжит цэргийн их сургуулийн дэргэд оперативын факультетийг байгуулах тухай Батлан хамгаалах яамны сайдын тушаалгарч тус академийн анхны захирлаар нь Дэслэгч генерал Лувсан гомбын боломжом загсан томилогдож байсан төдийгүй Батлан хамгаалах салбар зэвсэг түвшнийг хөгжүүлэн бэхжүүлэх үйлсэд 60 гаруй жилийн хөдөлмөр зөвлөлтөд зориулсан эрхэм хүмүүн байсан юм а. Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн эрдэм студ